Эзэн богд Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойн баяр Монгол бархлын өдөр өнөөдөр буюу өвлийн тэргүүн сарын шинэ нэгний өдөр тохиож байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан улсын хурлын дарга Мэй Гомбын инх бол Монгол улсын төрийн дээд шагналд тэргүүн зэргийн Чингис хаан одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одон гардуулах ёслолын ажиллагаа төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд болж Монгол улсын гавьяа жүжигчин Дүүрийн дуулаач Ганбаатарын Ариун Баатар энэхүү нэр үнэтэй шагналыг хүртлээ. Дүүрийн дуулаач Ганбаатар энэхүү төрийн дээд шагнал Чингис хаан одонгоор шагнуулсан 10 дахь хүн болов. Монгол улсын гавьяат жүжигчин Ариун Баатар нь Гленкийн нэрэмжит олон улсын Дүүрийн дуулаачдын 24-р уралдааны тэргүүн байр шилдэг баритон дуучны шагнал, олон улсын дуулаачдын байгаль 2-р уралдааны тэргүүн байр, Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн Дүүрийн дуулаачдын 24-р уралдааны гран-при шагналыг тус хүртсэн билээ. Ёслолын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгд орж Дүүрийн дуулаач Ариун Баатар нар үг хэллээ. Дараа нь их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой Монгол бархлын өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж улсын хурлын дарга инх бол ерөнхий сайд Эрдэнэт улсын хурал засгийн газрын гишүүд ард иргэдийн төлөөлөл Чингис хааны өшөөнд хүндэтгэл үзүүллээ.